За сайн байцгаана уу? Та нартайгаа энэ өдрийнхэн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн бичлэг болохоор би та нартай зориулаад зөвлөгөөний булангаасаа хүргэж байна. Тэгээд энэ удаагийнхын бичлэгээр би та нарын хүсэлтээр энэ гайхамшигт өглөө буюу Miracle Morning гэдэг номны тухай товч танилцуулга хий гэж бодлоо. Бүр юуг чухалч хуваалцах вэ гэхээр энэ номон дээр яригддаг чухал 6 зүйлсийн тухай ярих болно. Тэгээд энэ намыг бол мэдээгүй сонсоогүй хүмүүс бол ховор байгаа. Ерөнхийдөө Америкчдэр, Монголчдэр маш олон хүмүүс уншиж, маш олон хүмүүс амьдралдаа их хэрэгжүүлдэг болсныг би анзаарсан. Тэгээд Монголд бол бас монгол хэлээр хэвлэгдээд зарлагдсан юм байлаа. Энэ залуугийн бичээд байгаа зорилго нь юу юм бэ гэхээр бидний амьдрал янз бүр өөр хүн болгоны амьдрал өөр ч гэсэн бид нар яг л адилхан юм стресстэй ийм завгүй ийм буцалж байгаа юм амьдрал донд байдаг өглөө босоод шууд ажилдаа гүйж байгаа л ажиллаа хийгээл гэртээ хүүхдүүдээ бид нар хоолж унтлаад умтуулаад ингээл орой болоод яг ингээл 24 цаг 7 бид нар ингээл явсаар идэл нэг л мэдгээд 5 жил 10 жил өнгөрцөн бид нар хүмүүсийг харахаар амжилтанд хүрсэн өөрийнхөө дуртай юмаа хийгээ явж байгаа хүмүүс байх юм аа. Яагаад надад ийм болохгүй байна би ерөөсөө ийм чухал зүйл хийх гэж төрөөгүй юм болов. Зэнда тэгж өөрөөсөө асуудаг хүмүүс байгалах. Би ч гэсэн өөрөөсөө надад тэгж асуудаг байсан. Зэрэг асуусаар байгаа. Гэхдээ тэр асуултын хариултыг би ерөнхийдөө ингэж өглөө бас энэ залуугийн зөвлөгөөг дагаад өглөө босож би өөртөө цаг гаргаж заавал өглөө амжихгүй бол ямар нэгэн талаар би өөртөө цаг гаргаж өөрийгөө хөгжүүлснээрээ би олж мэдчих чадсан. Тэгээд бас би энэ ташимд далимдуулаад бас хүмүүсийн нэг асуултанд хариултыг өгье гэж бодсон. Надаас хөрхөн бүсгүүчүүд маань ингэж асуудаг л та би ингээд амьдралдаа ингээд өөрийнхөө яг юм дуртай зүйлийг хийгээд би ингээд яг юм өөрийгөө ингээд амжилттай болгох тийм тийм бүр гол өмнө голоосоо хайртай нэг тийм хобби ч юм уу ажил ч юм уу ямар нэгэн зүйлийг олмоор байна би одоо хүртэл олоогүй явж байна. Яг яах вэ? Яаж болох вэ гэж надаас асууж ирсэн. Би болохоор нэг амар амьдрал зөвлөгөө өгдөг тийм тасгалжуулагч амьдралын тийм коуч хүн биш л дээ. Гэхдээ миний бодлоор би яг өөрхөн дуртай хийх дуртай зүйлсийг яаж олж ирсэн бэхээр би олон юмыг оролдож хийж явахдаа л олж ирсэн. Тэгээ олон зүйлсийг хийгээд олон зүйлсийг сонирхоод өөрийнхөө чадахгүй маань дургүй маань энэ болохгүй маань энэ болох юм байна гэж явсараад би за совдаа гэдэг хүн чи яг ийм юм дуртай юм байна. Би яг ийм хэлхийл энэндээ илүү сайн байх юм байна гэдгээ би яг тэгж олж мэдчихсэн. Би одоо ч гэсэн олж мэдсээр байгаа болоогүй түүхий хэвээр л байгаа. Тийм учраас яг энэ залуу маань бас юу хэлэх гээд байдаг вэ гэхээр тэр зүйлээ олж мэдгээд бид нарт өөртөө цаг гаргах хэрэгтэй. Өдөр бид нар цаг байхгүй. Орой бид нар ядраад утгах гэдэг. Тийм учраас өглөө л яг тийм бид нарт өөртөө 100% зориулж чадах ганцхан цагийг бид нар өөртөө гаргах хэрэгтэй. Тийм учраас гайхамшигт өглөө гэдэг номоо нэрлээд байгаа. Тэгэд яг залуу нь хэлдэг л дээ. Өглөөний 8 цагаас өмнө өөрийгөө хөгжүүлэх, өөртөө хэрэгтэй бүх зүйлсийг хийсэн байх болно. Хэрэг миний энэ зөвлөгөөг та нарт авах юм бол өглөө босоод тэр гайхамшигт өглөөг өөртөө зориулахад яг юу хийвэл бид нарт маш хэрэгтэй байдаг тэр тухай хуваалцсан байгаа 6 зүйлийг хуваалцсан байгаа. Түүнийг болохоор манай хүн болохоор life savers гэж нэрлэдэг байгаа. Savers гэдэг тэр 6 зүйлийн тухай бид нар ярина амьдралын аврагчид. Тэгээд savers дотроо хамгийн эхлийн S нь болохоор silence буюу намган байдал. Тэгээд бид нар ингээд өглөөс ирээд шууд та нар өглөө босохдоо яг яаж сэрдэг бай шууд сэрүүлэг дуграал гүүгээл очиж гар нөр амуугасан бол хам цаа ундаа уусан бол хувцсандроо өмсөн бол хүүхдэд цэцэрлэгт нүргээл ч юм уу ажилдаа гүүгээл хичээлдээ явал бидний өглөө ингээд бүр өглөө яг тэгээд эхэлчихдэг айгу яаруу сандруу тавчуу тэнгүүд бид нар маань өөрсдөө ч их айгу тийм сандралын байдалтай тэгэл өдөржингөө л ингээд сандраал оргоо босгоо явсараад өдөр тусдаг тэнгүүд бидний ер нь тарих гэдэг зүйл маань маш их зүйлийг боддог. Өдөрт хэдэн зуун мянган бодлууд бидний тархинд эргэлдэж байдаг. Тэгээд тэр тархийг унтахтаа бид нар амраадаг ч гэсэн өглөө боссонгуудаа бас тархиндаа нэг тийм нам гүм байдлыг 5 минут чултгай өгчгээд бидний эрүүл мэнд бөгөөд бидний оюуны эрүүл мэндэд бас маш чухал гэж судалгаагаар маш батлагдсан байдаг. Тийм учраас бясалгал гэдэг зүйлийг хүмүүс ер нь маш шүтэж хийд юм элэ бясалгал хийдэг хүмүүс маш удаан амьдардаг эрүүл мэндийн сайн мэддэг. Би бол бясалгал хийсэн гэж санаад бодлоо ярихгүй. Би бол өглөөсөө залбирдаг. Гоё аль болох өөрийгөө жоохон амраагаа залбираад өнөөдрийнхөө өдрөө залбиралдаа даатгаад тийм маягийн бясалгалыг бол би өөрөө хийдэг. Тэгээд тэр чимээгүй намган байдал та нар бясалгал хийж болно. Залбирч болно. Эсвэл зүгээр чимээгүй нүдэ анаад гүнзгий амьсгаагаа аваад юуж бодохгүй хичээгээд зүгээр гоё тийм тайван байдлыг мэдрээ 5 минут сууж болно. За тэгээд тэгснийхэн дараа болохоор
Хоёр дахь зүйл нь юу юм бэ гэхээр A буюу affirmation. Тэгээ affirmation гэдэг нь болохоор нөгөө зоригжуулалт одоо өөртөө одоо тэг зоригжуулах урмын өгнүүдийг өөртөө хэлэх би гэж байгаа тийм. Би зориг мөрөөдөлтөд хүрч одоо өөрийнхөө амьдралыг би өөрийнхөө гараар бүтээж чадна. Би бол хувь заяаныхаа эзэн нь. Тийм учраас миний амьдрал миний гарт. Би амьдралаа сайн сайхан болгож чадна. Би хүмүүсийг хайрладаг шиг хүмүүс намайг маш ихээр хайрлаж би ийм сайхан халуун дулаан хайранд амьдарч байна гэдэг ч юм уу. Өөртөө нэг тийм нэг зориг өгөх. Магадгүй таны амьдралыг одоо тийм биш байж магадгүй. Гэхдээ тийм болохыг одоо хүсдэг зүйлээ. Та өөртөө бичээд тэрийг өглөө болгон чимээг ус усныхан дараа одоо хоёр дахь зөвлөгөө нь шүү дээ. Тэр зоригжуулах зүйлсээ өөртөө хэлээд чангаарч байж болно. Дотроож байж болно. Аль болохыг нь чанга өөртөө хэлэх айгүй сайн. Усанд орж явахдаа өөртөө чанга хайлах. Талент хараад өөрийгөө хараад магадгүй эмэгтэйчүүд маань өөртөө итгэлээ алдсан те өөрийгөө гоё гэж боддоггүй хүмүүс эмэгтэйчүүд гэдэг хүмүүс ч өөртөө айгүй тийм нэг юм юмсдаг байхгүй юу тийм шүүлттэй ханддаг те тэр надаас илүү өрх юм байна. Дандаа нэг өөрөөсөө илүү хүмүүсийг харах гэдэг тиймэрхүү эмэгтэйчүүдийн нэг байгалийн зан. Тийм учраас өөрийгөө талент хараад инээгээд те би энэ хорвогийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй дотроосоо ч гаднаасаа ч би дандаа гэрэлтэж явдаг. Тэгэл та тэгжлэл өөрийгөө харах юм бол өөр ирэхгүй нэг үзэсгэлэнтэй юм шиг танд харагдана. Хүний үг гэдэг тийм хүчтэй зүйл. Тийм учраас ийм өөрийгөө зоригжуулах ийм үгнүүдийг дандаа өөрийгөө яг ямар болгомоор байгаа амьдралаа яг ямар байлгамаар байгаа тэрийг өөртөө байнга хэлж байгаараа тэгэх юм бол та тэр өдөртөө тийм хүн болцсон юм шиг санагдаад айгуу тийм өдрөө айгуу ирч хүчтэй зоригтой эхлүүлнэ. За тэгээ 3 дахь манай хаал явдаг зөвлөгөө нь болохоор 3-т нь юу вэ гэхээр we буюу visualization төсөөлөл одоо төсөөлөл ашиглах. Хүний төсөөлөл гэдэг бол одоо маш агуу зүйл. Бид нар ямар нэгэн зүйлийг төсөөлөөд бодоод тэгээд яриад тэгээ хийдэг те. Одоо жишээ нь интернет гэдэг зүйлийг ямар нэгэн хүн төсөөлж агаад тэгээд дараа нь бодсоор агаад тэгээд дараа нь хэн нэгэнтэй яриад хийсэн байгаа штэ. Таны хийж байгаа ажил ямар нэгэн хүний мөрөөдөл байсан. Тэгээд тэр хүн мөрөөдөө төсөөлөөд тэрийг дараа нь бий болгосон. Тийм учраас төсөөлөө бид нар ажиллахаа болчих юм бол бидний тарих хүч хэлж байна л гэсэн. Тийм учраас төсөөлөл гэдэг зүйлээр биднийг одоо нэг амжилтанд хүрэхэд маш чухал зүйл. Өөрөө амьдралаа яг ямар болгомоор байгаа юм те. Яг тэрүүгээрээ нүдэнаад төсөөлөөд би зүгээр энийг уншихаас өмнө ч гэсэн яг өөрөө яг тийм байсан байхгүй. Юмыг дандаа тархиндаа гой сайхнаар төсөөлдөг. Өөрийн мэдлэгүүнийг тийм одоо тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн нэг нь ахгүй юу. Тэгэхээр надад төсөөлнө гэхэд бол надад тийм хэцүү санагддаггүй. Ер нь бол дандаа юмыг гоёор төсөөлж бодох айгүй дуртай. Тэгээ би бас боддیں۔ Тэгж төсөөлж байгаа хүмүүс чинь тэгж бодно. Тэгээ бодож явсараа тэр бодолтой итгээд тийм болно яваанда тий. За төсөөлөл яв тийм байна. Тэгээ 4 дахь тэр залуугийн бид нарт хэлдэг зүйл болохоор E буюу exercise дасгал хий тий. Дасгал хийн гэдэг бол маш олон талын нөгөө сайн үр дүнтэй. Дасгал одоо тасалтай дасгалыг турж болдог гэд болдог, тэгж болдог. Заавал турах гэж дасгал хийх албагүй. Бид нар дасгал хийснээрээ бидний эрүүл мэндэд маш хэрэгтэй те. Бид нар өглөө босоод биеийн цусыг ингээд гүйлгээцээ 5 минут, магадгүй 20 минут, 40 минут хэдэн ч минут гэж болно. Танд байгаа цагаас хамаарат зүгээр л нэг бяцхан өөрийнх нь биед хэрэгтэй йога одоо юу гэдэг бүх төрлийн дасгалуудаас дуртай нэг дасгалаа хөдөлгөөнөө хийж л байхад аж аргалын гормоныг ажилуулад бидний бие хаа те бие маань цус маань гүгээд хөдөлгөөнд одоо ороод бэлэн болоод бас нөгөө нэг бие хааны эрүүл мэндийн цайнаас гадна бидний оюун бодлын эрүүл мэндийн цай яг хэлсэн шиг аж аргалын гормон ялгардаг. Бид нар илүү ирч хүчтэй өөртөө ихтэй байдлыг мэдэрдэг. Тэгэхээр дасгал хийх чинь тийм гоё зүйл байдаг. За тэгээд 5 дахь одоо хийх ёстой зүйл буюу R буюу reading уншлага тий уншиж юмыг уншиж мэддэг хүмүүсийг мэдлэгтэй хүмүүс гинэ тий бид нар уншиж юм уншихгүйгээр мэдлэгийг хураана гэдэг бол ер нь жоохон хэцүү маш хэцүү ялангуяа одоогийн 90 зуунд бид нар одоо маш олон хүмүүс хэлээд л байгаа. Би ч гэсэн өөрөө тэрийг мэдэрсэн. Тэгээ ерөөсөө одоогийн 90 зуунд юм онлайн интернет ингэж агуу хөгжсөн үед бол бид нар ерөөсөө л Google руу ороод дуртай юм хагаал уншаал мэдлэгийг авчих тийм боломжтой тийм гайхалтай тийм 90 зуунд амьдарч байгаа байхгүй. Одоогийн 90 зуун бол хүн одоо дипломо харуулж би юм дипломтой тий би тэр дипломыг хүн яаж ч авсан байж болно шүү дээ. Одоо үед хүмүүс дипломыг мөнгө өгөөд ч авчиж гин. Одоо яа хичээлдээ хотлоо өмнө явсан болоо тий багш нар ширээний ард унтсан болоо тэр хүний мэдлэг сайн мэддэхгүй. Тэгэхэд одоо үед хүмүүсийг юу уншиж мэдсэн байна, юуг амьдралдаа хэрэгжүүлсэн байна, тэр хүний чадвараар нь тэр хүн хэр хүнлэг байна, тэр хүн хэр чадвартай байна. Тэр байдлаар тийм хүнийг шалгадаг одоо тий шалгаруулдаг тийм 90 зуун бид нар амьдраад байгаа. Тийм учраас залуучуудаа хэлэхэд уншихгүй бол бид нар
ер нь болохоор явахгүй. Тийм учраас уншиж мэдлэгийг хурааж, ном сайн уншиж тэ одоо янз бүрийн одоо мэдээллүүдийг бид нар авч яахгүй бол бид нар одоогийн 90 зуунаас хоцрогдоод үлдчихэж шүү. За тэгээд 6 дахь одоо зөвлөгөө буюу нөгөө S буюу scribe хийх, тэмдэглэл хөтлөх. За тэмдэглэл хөтлөн гэдэг бол өөрөө ер нь бол маш гайхалтай юм л дээ. Одоо нөгөө хүний одоо сэтгэл зүй юмж ахгүй. Би бол тэмдэглэлийг болохоор өмнө нь зүгээр ямар нэгэн байдлаар сэтгэл санаа таа өгч юм те. Тэр үедээ би тэмдэглэл дээр ингэ нөө бичээд найзуудтайгаа заримдаа ярмааргүй зүгээр нэг ганцаар өөртөө хадгалмаар юм а би зөв биччихдэг байхгүй юу. Бичээд тэгээ би өөртөө ярьцдаг. Тэнгүүд аягүй гай тавьшраад за энэ хүн тэ намайг ингэж гомдоё гэж ингэ гомдоогүй. Хөрх амтаа одоо бараг гомдоосноч мэдээгүй явж байгаа. Би зөв тэр хүнийг уучлаад хайрлал мартчихийч гэдэг юм. Тэ ингэ тэмдэглэл хөтлөнгөд өөртөө яриад аягүй нэг зөв шийдвэрийг гаргаж чаддаг байхгүй юу. Тэгэхгүй ингээд юм бичихгүй өөрийнхөө дотор бас юу болоод байгааг мэдгүй заримдаа бухимдаа дуурлаад тийм үедээ өөрхөн би одоо ингэж мэдэрч ингэ биччих юм бол дараа нь бичиж явах явцдаа бодоод би ингэж байгаа юм биш үү? Би яагаад ингэж байгаа ойлгохгүйсэн би одоо ойлгочлаа ч юм уу те. Тэгээ өөр байдлаар тэмдэглэлийг би одоо яаж хөтэлдэг басан бэ гэхээр би ингэж хөтэлдэг басан. Би та нарт дараагийн бичлэгээрээ би нэг одоо хүний бодлын хүч гэж хүмүүс ярьдаг те. Би тэр бодлын хүч ямар агуу юм бэ гэдгийг өөрийнхөө амьдралаас маш сайн ойлгосон тийм туршлагатай. Тэгээ би ерөнхийдөө бодлын хүчийг ашиглаж одоо амьдралдаа ашиглах дандаа ашигладаг. Тэгээд тэр нь маань болохоор тэмдэглэл маш их тусалдаг надад. Би яадаг вэ гэхээр одоо та нарт бяцхан нууц аваалцах чинь заяа. Би ямар нэгэн байдлаар нэг юм мөрөөдөөд тэр мөрөөдөлтөд хүрэхийг хүссэн үедээ одоо нөгөө нэг энэ залуугийн зөвлөснөөр одоо visualization буюу юмыг төсөөлдөг гэж ярьсан шүү дээ тий. Бас тэмдэглэлтэй би яаж тэмдэглэдэг вэ гэхээр одоо яг юу гэсэд байгаа. Тэрийгээ би яг одоо болцсон юм шиг тэмдэглэдэг. Одоо жишээ нь би өөрийнхөө дүүг би одоо нэг Америкт авчиж сургаж хажуудаа байлгахыг маш их мөрөөддөг. Тэр мөрөөдлөө би дандаа бичдэг. Дүү маань энэ өвөл сургуулаар ирлээ те. Ямар гайхалтай гоё Christmas болсон гэж сананаа. Би маш их ажиргалтай дүүтэйгээ хамт ингэж. Тэрийгээ би одоо болцсон юм шиг өдрийн тэмдэглэлээр хөтлөж байгаа хгүй. Ирээд байгаа мөрөөдлийг яг одоо болцсон юм шиг. Тэгээд би тэрийгээ бичээд ингээд яг тэр үед очсон юм шиг би айгүй гоё нэг ажиргалтай мэдрэмжүүдийг авдаг. Манай би нөгөө хүүхдүүдийг яатсан юм. Төгчцэн тэгээ бигээс очиж гаргаад. Тэмдэглэл хөтлөн гэдэг бол одоо та нар өдрийн тэмдэглэл гэж баг тэрнтэй адилхан зүйл бодож байгаа. Бараг л адилхан. Тэмдэглэл хөтлснөөрөө бид нар бодлоо зохицуулж чадна. Өдрийнх нь төлөвлөгөө гаргана те. За өнөөдөр би яг юу хийх гэж байгаа лээ. Яг юу мөрөөдөө зориод байгаа лээ. Тэрийгэ бичиж тэмдэглэнэ. Бичиж тэмдэглэж байх явцдаа бид нар маш олон шин санаануудыг олдог. Бас маш олон байдлаар өөрийнхөө нэг татаад ертөнцийг олж мэдж чаддаг. Тэгээд бас одоо зориг зүйлсээ тэмдэглэл бичсэн зүйл ер нь бол аюух биелдэг байхгүй. Тийм учраас тэмдэглэл хөтлөөрэй гэж энэ залуу маань зөвлөсөн байдаг. Тийм өглөө босоод энэ 6 зүйлийг хийгээд өдөрт ганцхан цагийг өөртөө гаргаад энэ 6 зүйлийг хийгээд яваад ах юм бол та ямар нэгэн байдлаар өөрийгөө олж таараа. Тэгээ өөрийнхөө хийх туртай зүйлийг амжилтанд хүрчил таараа. Ерөнхийдөө та сайн хараад байгаараа амжилтанд хүрсэн том хүмүүсийг хараад хаад тэд нар бүгдээрээ тийм тэ ямар ч эрт босдог, эртэж хүмүүс. Ерөөдөө иймэрхүү зүйлсийг дандаа хийдэг хүмүүс байгаа. Эрт унтаж амарх нь бид нарт эрт босгож явах тусалдаг. Тэгээ миний хувьд бол би өглөө орой 10-11 гэж унтаад тэгээд бүр заримдаа 12 гэж унтдаг. Заримдаа Instagram, Facebook янз бүрийн мухаа суугаад би заримдаа өөрөө тэгчдэг байхгүй. Тэр үедээ би өглөө босоод өөрийгөө амар зэрэмлдэг. Шаал деми юм дөрөв ингэсэн байна да. Темперос деми юм бол деми уцаа тайл унтсан дээр. Гэхдээ ерөнхийдөө 10-11 гэж унтаад өглөө 6:30 гэж босдог. За тэгтээ одоо энэ номон дээр маань бас бид нарт өглөө эртлэн босгоод туслах 5 тийм алхам даргачлалыг хуваалцсан байдаг. Хамгийн нэгдүгээрт нь болохоор ерөөсөө унтахаас өмнө зорилт тавьж унтах. Маргааш би яг юу хийх юм бэ те? Яг маргааш ямар өдөр болох вэ? Юу хийх вүлээ? За өглөө босоод би яг ийм хийх юм бэ шүү гэдэг зорилгоо тодорхойлоо бичээ тэмдэглээ зорилгоо тавьчих юм бол өглөө босоод юу хийх гэж байгаа мэднэ те? Хоёрт нь болохоор сэргүүлгээ өөр газар тавьж унтах. Яг хажуудаа биш. Хажууд чинь сэргүүлэг чинь байх юм бол бид нар уцаа тавиал сэргүүлэг санамсруу унтраагаал унтчих тийм магадлал өндөр. Манай нөхөр тэрний одоо сэргүүлэг өөр газар тавьж унтдгийн төгс жишээ. Манай хүн дандаа сэргүүлгэн дээрээ нөгөө нэг юу адаг ийм апп татаж аваа. Тэр апп нь болохоор ерөөсөө ийм босоод тэр өөр газар байгаа юмны нөгөө нэг одоо ямар нэг юм зарах одоо дэлгүүрээс авахд тэр нь ардаа нэг юм баркодтэй байдаг штэ. Ийм баркодыг уншуулж яж нэг сэргүүлгэнд байлдаг. Тэгээгүй тохиолдолд сэргүүлгийн чангараал гэдэг ахгүй сүлдгээр амар чангаална. Тэгээд аян амар төвшөртэй. Тэгээд тийм сэргүүлгээр сэрдэг манай хүн. Надад бол тийм нэг хэрэггүй байдаг л да. Тэгээд тийм сэргүүлгээ өөр газар тавих юм бол бид нар сэрхэд тусалдаг. Босоод нөгөө сэргүүлгээ унтраагаад ингээд нэг нь босцсон би чинь сэрчдэг.
гинэ. За тэгээ 3 дугаарт нь болохоор юу их гэхээрээ шүдэ агаагаарэ гинэ. Сайхан сэрэл амтраацсан маш шууд амаа агаагаараа бид нар тийм гаас ингэнэ бид нар сэрэггэд тусалдаг. За тэгээ дараа нь даашаа яваад одоо тий аяг дөрөн сайхан ус уугаад яа бидний бие чинь шинжэнгөө унтаад нөгөө чийг алдсан байгаа биендээ сайхан шингийн юм өгөх хэвээр. Тэгээд тэлтгэлийн хувцас өмсөх гинэ. Тэлтгэлийн хувцас биенд одоо ундлахны хувцаснаас салаад биенд дэвтэйхэн дасгал хийх хувцас өмсөд. Тэгээд ер нь бол альва зүйлийг юу хахад дадал зуршлыг өөртөө бий болгоход 21-ээс 1 сар болдог гинэ. 21 хоног гэж хүмүүс хэлдэг ч гэсэн ер нь өмнөдөө 1 сар байдаг гэд хэлдэм байлээ. 1 сар гүйчих юм бол юу яа өөрөө ч юм уу би чинь тасаад дадал зуршил болчихноо. Тийм учраас ямар ч гэсэн та нар маань 1 сарын чаленж өөртөө тавиад заавал 6 цагт бас галдаггүй шүү дээ тий 8 цаг сэрдэг бол 7 цагт зүгээр л өөрхөн сэрдэг цагаас цагийн өмнө сэрээд энэ хэлээд байгаа life savers гэдэг байгаа 6 зүйлийг амьдралтаа хэрэгжүүлээд тэгээд өглөө басахад тусалдаг энэ 5 арга бид нар хуваалцсан байгааз энэ 6 зүйлээ хэрэгжүүлээд 1 сар яваад үзээрэй таны амьдралд ямар зүйл тохиолдсон тэгээ амьдрал чи яаж өөрчлөгдсөн тэр комментиг дараа нь бичлэгийн дор ирээд үлдээгээрээ би айгүйх сонирхож байна сонсомоор байна. Тэгээ миний амьдралд би та нарт зөв бицхан одоо өөрийнхөө төвийг хуваалцаж л да яг миний амьдралд одоо юу өөрчлөгдсөн бэ гэхээр би нэгдүгээрт тасгал хийх аягүй дуртай байсан. Би хизээж амьдралдаа тасгал хийж чаддаг хүн байгаагүй. Би өмнө нь тэр нэг жин хайдаг бичлэгэн дээр би бас ярьжсэн тий. Спирткад 10 жилийн янз бүрийн болоход би айхлаа дандаа чирүүлж идэг хүүхднээсэн. Би багын л жоохон яриатай тийм байсан. Тэгээ би гэрээсээ яваад би жингээ хийжсэн. Би 10 жилдээ ер нь хизээж тийм гойлог сайхан туранхай байгаагүй. Тийм учраас ерөнхийдөө тасгал хийх ч юм янз бүрийн шин зүйлийг бид нар try хийж дуртай болд юм байлээ. Тэгээд тасгалд би дуртай болсон. Ном унших би дуртай болсон. Номыг би унших нь сайн гэдгийг мэддэг байсан ч гэсэн нэг ном уншиж амьдралдаа хэрэгжүүлж чаддаг байсан бол би ном уншиж одоо ямар олон зүйлээр би өөрийгөө нөө тархиа үеүгэд хэлж чадж байгаа. Тэгээд юм сурахыг хүсэлтэй болд юм байлээ. Би өглөөж басаж ингэж юу аснараа тий өөрөө нөө өдөртөө бэлэн болгож чаддаг болсон. Тэгээд магадгүй YouTube хийхэд маань хүртэл миний өглөө эрт сэрсэн маань нөлөөсөн гэж би боддог. Ерөнхийдөө яг өглөөрт босоод ингэх тусам хүн юмыг ойлгож авах тусам би илүү гоё зүйлийг хий, илүү гоё зүйлсээ бусдад хуваалцъя гэж боддог болт юм байлээ. Тэгээд YouTube бол яхаа аргагүй яг юм хот зон байгаа байхгүй. Амар боломж юм. Би яхаа мөнгө төлөхгүй штэ би YouTube бичлэг оруулахад амар бэлэн би зүгээр дуртай хүсэж байгаа зүйлээ би яриад хүмүүстэй хуваалцаад би зөв тэр бичлэгийг апплод хийгээл болоо тий. Тийм учраас надад айгүй YouTube бол надад ингээд өөрийнхөө үзэл бодлыг бусдад хуваалцах, мэд зурсан юм хуваалцах тэр хүсдгийг мань биелүүлэх айгүй тийм төгс газар байсан учраас би YouTube-ийг хийсэн. Тэгээд би магадгүй өглөө би босоогүй, энэ номыг уншаагүй, би өглөө хийж босдоггүй байсан бол би одоо YouTube тий хүүхдүүдэд би гэртээ юу ах харж байх бол миний хамгийн чухал ажилч гэсэн би өөрийгөө хувь хүн гэдэг талаар хөгжүүлээд би хувь хүн гэдэг үзэл бодлоо би бусад сайхан эмэгтэйчүүдтэйгээ хуваалцаад ямар нэгэн байдлаар би эмэгтэйчүүдтэй гоё эерэг нөлөө болж тэ урам одоо зориг өгж байгаадаа би тэрнээсээ би өөрөө маш их аж ахлыг мэдэрдэг. Тийм учраас та нартай гэрчлээд хуваалцахад би өглөөс ирснээрээ би магадгүй ч биш ер нь намайг ингэж YouTube хийх үүдийг маань өглөөс ирэх маань надад тавьж өгсөн гэж би боддог. Тэгээд маш олон өөр хүчин зүйлүүд байгаа. Гэхдээ өглөөс ирж өөрийгөө би хөгжүүлдэг болсноороо би тэр өөр юмыг олж харж чадж байгаа байхгүй юу? Одоо нэг арай юмыг томоор хардаг болж байгаа байхгүй. Тийм учраас та нар маань ч гэсэн хүн болгонгийн хорвоод ирэхдээ ямар нэгэн гайхалтай зүйлийг хийх гэж төрсөн байгаа. Бид нар ямар нэгэн зорилготой энэ хорвоод ирсэн байгаа. Тэгээ бурхан бидрийг би бурханд итгэдэг хүн би та нарт нэг амар шашин ярихгүй. Гэхдээ миний итгэдэг зүйл бурхан. Тэгээд бурхан бол бидрийг ямар нэгэн зүйлийг хийгээрэй гэж нь хараад илгээсэн байгаа. Тийм учраас бид нар ч гэсэн тэр хийх гэж ирсэн зүйлээ олоод хийж тэр амьдралаа аягүй гоё дүүрэн байлгах хэрэгтэй. Хүнтэй одоо гэр бүлтэй болж үр хөвгтэй болно гэдэг бол хамгийн том зүйл бид нар хийх хэрэгтэй. Тэрний дараа бас хувь хүний хувьд бид нар хийх зүйлсүүд байгаа. Тэгээд амьдрал бол маш богинохон бид нар энэ амьдралд өөрийгөө хөгжүүлэх гэж сурах гэж боловсрох гэж ирсэн. Тэгээд хайрын амьдралаа унтаад өнгөрүүлчих юм бол харамсалтай. Тийм учраас та нар маань өөрийгөө ялан дийлээрээ ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг гайхалтай зүйлийг хийхэд бол золиосод гардаг, нойроо золиослох хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө comfort zone, тэгээд өөрийнхөө тийм тухтай байдлаас бид нар гарч иж бид нар өөр зүйлсийг харж өөр зүйлсийг хийж чадна. Тэгэхгүй яг өөрхөн тухтай энэ байдалтай байгаа. Тэгээ би өглөө босоод зургтаа үзэх туртай, ингэх туртай, дуу хийх туртай. Яг өөрхөн би тааврыг хараад байгаад байх юм бол бид нар өөр гоё дуртай байж магадгүй зүйлүүдийг олж чадахгүй шүү дээ. Тийм учраас надаас тэр асуудаг би хөрхөн октоудаас хэлмээр энэ бүсгүүчүүдтэй. Маш олон зүйлийг try хийгээд, маш олон зүйлийг оролдож үзээрэй. Өөрхөн comfort zone-аас гараарай. Тэгжээж өөрийгөө яг юу хийх гэж одоо тий
би энэ хүнгээ яваад байгаа юм бэ? Би яг юунд илүү сайн юм бэ? Би юунд дуртай юм гэдгээ олноо. За бичлэг маань нэлээд удаан болчих шиг боллоо. Тэгээд ямар ч гэсэн та нар маань энэ номноос жоохон ч гэсэн энэ номны тухай одоо мэдлийг авсан гэж найдаж байна. Тэгээд цаашдаа иймэрхүү бичлэгүүдийг одоо хийлгмээр байвал та нар маань доор комментэн төлдөөгээрээ санаа бодлоо надтай хуваалцаарай. Тэгээд миний чаналыг анх удаа үзэж байгаа хүмүүс байвал би гэр бүлийн влог бас өөрийнхөө одоо нөгөө хувийн зөвлөгөөний ч юм уу тийм влогуудыг бас хийдэг байгаа. Тэгээд иймэрхүү бичлэгүүд таалагдчихэвэл та нар маань subscribe хийгээрэй. Тэгээд бас бичлэгүүдийг маань алгасахгүй үзмээр байвал subscribe нөгөө нэг юуны хажууд байгаа хонхон дээр дараарай. Тэгэх юм бол та нар миний бичлэгүүдийг алгасахгүй үзэх болно. Тэгээд like, share. Дараагийнхаа бичлэгээр та нартайгаа уулзтлаа. Тэр баяртай. Олж өөрийгөө ямар нэг тэр нөгөө нэг өөрийгөө тий. Тэр энэ залуу маань амьдралдаа тохиолддог. За тэгээд энэ номны маань одоо ерөнхий одоо тий. За тэгээд ном маань тэгээд дараа нь болохоор ерөнхийдөө би за тэгэл эдгээр зүйлсийг хийгээд сайн байцгаана уу? Зайцгаанда. За сайн байцгаана уу? Та нарт За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд за та нараа маань юу вэ? Юу буюу одоо нөгөө